Хөтөлбөртэй хамтгаа дагуулж баярлалаа. Тэгэхээр Mobicom корпорац 5G Core Summit 2025 олон улсын чуулга дээр 5G Advanced Technology Breakthrough шагналыг хүртлээ. Тэгэхээр Монголын дижитал шилжилтийн манлайлалаа инхэд дэлхийд баталгаажуулж байгааг болж байна. 2027 хэд бүрэн 5G standalone сүлжээнд шилжих зорилт төвшүүлээд байгаа энэ үеэр бид Mobicom-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ясухиро Очи саныг урьж инновац дижитал ялгаа болон цаашдын хөгжлийн стратегийн талаар ярилцсанаа. Түүний хувьд бидэнтэй шинжээнээс холбогдож байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн. Наа чин дулаахан байна уу? Тийм ээ. Бид хятадын шинжээнд байна. Бид хятадын дотоодын компаниудтай технологийн талаар хэлэлцэж байна. Та бүхний харж байгаачлан гадаа ногоон тэгээд бас 20 градусын дулаан байна. Ямар гоё юм бэ? Монголд бол хасах градустай байна. Тэгэхээр эхлээд асууя. Тавжи дэвшилтэт технологийн шилдэг шийдлийн шагнал хүртсэн нь Mobicom-ийн техникийн манлайллыг баттгахаас гадна Монгол улсын өргөн боломж давуу талыг харуулж байгаа юу? Бид энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн шалтгаан нь зөвхөн Mobicom-ийн технологийн хүчин чадал, мэрэгчлэтнүүдийн хөдөлмөрөөс гадна Монголын хэрэглэгчид шинэ технологийн шийдлийг ашиглах сонирхолтой холбоотой гэж харж байна. Учир нь бид энэ оны 5 дугаар сараас 5G үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд олон шинэ хэрэглэгч 5G сүлжээнд нэгдсэн байна. Мөн бид өндөр технологиор суурилсан олон төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн нь 5G-ийн боломжийг зах зээлд өргөн хүрээнд харуулах чухал боломж гэж харж байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ оролцоо санаа бодлыг бид үргэлж нээлттэйгээр хүлээн авах. Mobicom бол мэрэгчлэнүүдийн зүгээс Монголын дижитал холболтын хамгийн найдвартай тулгуур хэмээн үнэлэгддэг. Иргэжилүүдэд энэ манлайлалаа хэрхэн бэхжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? Бид Монгол улсын нийт хүн амын дунд ойролцоогоор 40% 5G үйлчилгээг хүргэж байна. Мөн голлох аймаг сумдын төс сүлжээний тэлэлтийг хурцтай хийж өндөр хурдны холболтыг дэмжиж байна. Цаашид хэрэглэгчдэд 5G-ийн хурдыг бүрэн мэдрүүлэх үйлчилгээ, өөрөөр хэлбэл видео конференц, стриминг, бусад дэвшилт системүүдийг ойрын хугацаанд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харин хэрэглэгчдийн өнцгөөс асуувал Mobicom-ийн бүрэн 5G standalone технологи шилжих үйл явц Монголын дижитал хөгжил томоохон түлхэж өгнө гэж харж байна. Өөрчлөлтөд болон бизнесийн байгууллагууд ямар шударга шууд мэдрэгдэх давуу талыг хамгийн түрүүнд авах ёстой вэ? Миний бодлоор бол өндөр хурдтай шууд холболт нь хэрэглэгчдэд шинэ боломжуудыг нээж өгдөг. Өндөр хурд шаарддаг онлайн тоглоом, стриминг, санхүүгийн гүйлгээ, мөн бүх төрлийн дижитал үйлчилгээ илүү түргэн найдвартай болно. Энэ нь зөвхөн хэрэглэгчдэд төдийгүй банкуд, жижиг бизнесүүдэд шинэ боломж авчирна гэж харж байна. Өндөр түвшний хурдтай дижитал дэд бүтцэл суурилан бид Монгол дахь бизнесээ илүү өсгөж, дижитал үйлчилгээнүүдийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой. Энэ нь манай хэрэглэгчдэд илүү сайхан үйлчилгээ авчрах нь гарцаагүй. Таны шагнал хүлээн авч айлчилсан энэ удаагийн оролцоо ч гэсэн Монголтой харьцуулахад бусад бүс нутаг улс орнуудын туршлагатай жижиг харах Монголын хүрээнээс гадуур ботход тань нөлөөсөн байх гэж би бодож байна. Тэгэхээр бусад орнуудын амжилттай туршлагыг харгалзан үзээд Монголын нийт дижитал өрсөлдөх чадварыг бүс нутагтаа нэмэгдүүлэхийн тулд та өөрийнхөө үүрэг оролцоог хэрхэн тэлж ямар чиглэлээр дэмжихээр зорж байна вэ? Тийм ээ, түрүүн хэлсэнчлэн монголчууд шинэ технологид болох 5G хиймэл оюунд маш хурдан тасан зохицож байна гэж би итгэдэг. Технологийн чадах мөн монголчуудын шинэ технологи тасан зохицох хүсэл тэмүүллийг харуулсан шинэ кейс, шинэ жишиг бүтээж чадлаа. Энэ утгаараа бид монгол хэлний хиймэл оюун ухааны үйлчилгээ болох Mobi AI-ыг аль хэдийн нэвтрүүлсэн. Мөн салбар бүрийг хооронд нь холбож илүү хурдан, илүү ашигтай гүйлгээ хийх боломж бүхий API үйлчилгээ буюу AI Mobi Open Gateway сервисийг саяхан эхлүүллээ. Эдгээр технологиг ашигласнаар Монгол улс дижитал эрдэнд бүрэн бэлтгэгдсэн инновац нээлттэй компаниудтай мөн өндөр боловсронгуй шинэ зүйл түргэн дасан зохицдог нийгэм гэдгийг бид харуулахыг хүсэж байна. Та шагнал хүлээн авах үедээ энэхүү шагналыг Монголын дижитал ялгааг багасгах хүчин чармаалттай холбоо ярьсан. Таны бодлоор өнөөдөр дижитал ялгаанд хамгийн их сорилт дагуулж буй хэсэг нь яг хаана байна вэ? Мөн 2025 он гэхэд та бүхэн ямар бодит ахис дэвшилт гаргаж чадсан гэж үзэж байна?
Тийм ээ, бид ялангуяа боловсролын салбарт дижитал ялгааг бууруулах чиглэлээр ажилласан. Тодорхой сургуулиудад дижитал төхөөрөмжүүд нийлэхээс гадна тэдгээрийг хэрхэн зөв ашиглах талаар дэмжлэг үзүүлж байна. Бид маш олон сурагчдыг тогтмол сургаж чадахжуулж байгаа. Манай технологи болон 5G зөвлөжөөний өргөн сар хүрээнд Монголын бүх сургуулийн сурагчдад чанартай өндөр түвшний боловсролыг тэгш боломжтойгоор хүргэх нөхцөл бүрдүүлнэ. Дараагийн шатанд ийм төрлийн үйл ажиллагааг бусад салбаруудад ч үргэлжлүүлж Монголын нийт иргэдийн хэрэглээ боломжийг илүү баяжуулах боломжтой. Дараагийн асуултыг ингэж асууя. Илүү өргөн хүрээний дэлхийн түншлэл тэр дундаа их компани болох KDDI-ийн эерэг нөлөө Mobicom-ийн инженерчлэлийн чадварыг Монголын операторуудтай харьцуулахад хэрхэн өөрчилж сайжруулах вэ? Бид KDDI-аас зах зээлийн бодит цагийн мэдээлэл, мөн бид үйлчлэгээ Монголын нөхцөл тохируулан нутагшуулгахын зэрэгцээ Аз нухан далайн бүсийн бусад компаниудтай туршлага солилцож, маркетингийн мэдлэг, үйлчлэгээний ангиллын ноу-хауг өөрсдийн үйлчлэгээ рүү нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл сүүлийн асуулт. Ирэх 2026 онд Mobicom-ийн гол зорилтын хөтөлбөр юу байх вэ? Зах зээлийг хэр өөдрөгөөр харж байна? Мөн хамгийн том сорилт нь юу байх вэ? Ирэх онд Mobicom-ийн гол төлөвлөгөө юу вэ? Юуны өмнө 2026 онд манай компани 30 жилийн ой тохиож байна. Бид анх 1996 онд Монголын зах зээлд дүүрэн холбооны үйлчилгээг эхлүүлж байсан. 30 жилийн ой бол бидний хувьд маш чухал түүхэн мөч. Түүнчлэн бид энэ жил 5G зөвлөжөөний үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд цаашид үндэсний хэмжээнд өргөжүүлнэ. Тэгэхээр энэ 1996 онтой адил том сорилт, том шинжилэл болох бололтой. Үнэхээр 1996 он бол маш дэвшилтэд шинэ үеийг эхлүүлсэн жил байсан. Одоо 30 жилийн ой тун ойртлоо. Та бүхний томоохон амжилт болон шагналд дахин баяр хүргэе. Танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Таны хамт олонд ч гэсэн бас баярлалаа. Бидэнтэй Mobicom компанийн гүйцэтгэх захирлын орлогч Ясихира OG шинжээнээс холбогдож тус компанийн хувьд бол 5G компанийн олон улсад авсан шагналын талаар хуваалцаж энэ нь Монголын зах зээл дээр ялангуяа эх онд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mobicom компанийн хувьд бол хэрэглэгчтэй хүргэж байгаа гол үйлчилгээ юу юм, хамгийн гол нь хэрэглэгчийн төвшөнд ямар давуу талууд гарч ирж байгаа талаар ярилцлаа. Бидэнтэй хамт байсныг баярлалаа.